За хай манайхаа тулгай явсан өнөөдөр би байна. Манай охины өчигдөр авахсан зургууд ирчлээ. Тэг би тайд харуулъя. За би тэг одоо нэг дуугах юм байна хийх. Тулгай явсан дараа би очиж нөгөө массажны сандал дээрээ суугаад нуруу гуйлчлаа. Тэгэд нуруу өртөд жоохон төрсний дараа бас тэгт юм байна уу? Том нүуний талаар лекц болох чинь бом гинэ. Хөхний талаар. За одоо лекцэн цуцгаая. 마사지 하신다고 보면 되거든요. 옷을 열어요. 이런 분들 우선은 처음에 역압력 안압법이라고 해서 너무 세게 할 필요도 없어요. 그리고 나서 무드를 손바닥 3개로 눌러서 살짝. 이거는 제가 설명하고 생각. За бэлэг авлаа. За мөмний зөвлөгөө өгдөг хүнээс бах юм асуулаа тэгсэн чинь би одоо хүүхдээ гэртээ гараад хідэн цаг тутам хөлөх ёстой вэ энэ төр гэсэн чинь тэрийг чи ингээ хүүхд чинь шийднэ. Тэг хүүхд чинь ингээ өлсөх юм бол шууд ингээд одоо нөгөө охин хүүхд бол ялангуяа амар их чимээ гаргаад ингээд гээд ингээд нэг тэгнэ. Тэгэхээр ингээд тэр тутамд нь л хөхөлн түүнээс шиг ингээд танай хүүхд хоёр 3-7 хоногийн дотор ер нь бол ингээд нэг системээ гаргаад ингээд одоо мөн хөхөлтнийх нь систем бүрэлдчихнэ гинэ. Би ингээ одоо гэртээ гараад ингээ амар санаа зовдсон байхгүй хүүхдээ одоо яг хідэн цаг тутам хөлөх стан болоо. Одоо нэг хүмүүс чинь ингээл хөхгүй ингээ унтаад ахаар нэг хүчээр сэрээгээд ингээ 2 цаг тутам ингээ хүчээр сэрээгээд ах хэвээр юм яхаа мэдэхгүйсэн байхгүй тэгсэн чинь үгүй ингээ хүүхд чи өөрөө ингээ мэддэгнэ гинэ. Йоо энийг сонссон чи амар амар санагдчихлаа. Тэг миний охины сүү маань ингээ айгүй их байгаа гэсэн чи тэр чи айгүй сайн байна. Тэгэхээр нэмэлт ингээ хэрэглэх шаардлагагүй болохоор айгүй өөрт чинь сайн байна л гэж. Тэгээ бэлгнүүдийн бүгдээрээ онголж үзье. Хүүхдээ арьсан цай ингэ нөө энэ юу юм бэ? Show don't tell diapers. Ийм брендинг юу байна? Жих. Гэтэ би бол жих авсан байгаа л та. Тэгээд баахан ингэж нэмэлт тохиомлууд байна. Ийм Францын брендинг юу байсан? Франц брендинг шинэ формула нөө нэмэлт сүү байсан. За ингэж хүүхдийн ингэ баахан юмнууд энэ юмнуудыг бэлдэх ёстой л гэж ах шиг юм. Энэ пижоны юмнууд шүү дээ. За дахиад ийм памперс байна. Ер нь бол айгүй олон бэлэг байна. Энэ салфетик байна. За энэ бол хүүхдийн биеийн тос гинэ. Baby lotion. Ээжт нь юм нүүрний ийм маск. За энийг одоо орой тавиад. Ямар лаки. Нүүрний маск тэгснэ. Нүүр угаагч vegan. Ийм ютага багстаа. Сүүний нөгөө мөмний памперс. Оо nice. Би бүр 200 ширхэг захиалсан багуу. Купанаас. За энэ baby cream oil кино baby lotion. Эднэр ингэт юм билээ. Усанд оруулчаад заяа. Oil, lotion хоёрыг хольж түрхт юм билээ. Юусэн үү? Тэг манай хүүхдийн арьсан жоохон хуурай байна гэд би хэлсахгүй тэгсэн чинь усанд оруулчаад ингээ oil cream холиод төрчихнэ. Don't worry гэл манай солонгос эгч нарт тэгсэн. Манай хүүхдийг харж байгаа. За энэ болохоор formula storage сүүний ут юм. Надад бас зөндөө сүүний ут байгаа. Гэхдээ мэдээж хэрэгтэй. Илэг аваад байна. Харин ийм oil lotion хоёрыг ингээ холиод түрчдэг юм бэл. Тэгээд зүгээр шүү дээ. Тий энд нөгөө султ маань ингээ хүүхдийг бүхсийг ингээ нөтөлсөөр арчдаг шүү дээ. Энд зүгээр карантин усаар ингээ угаачдаг та ихч нар. Тэгээд хонос нь тайлк юм уу? Карантин усаар угаагаад тэгээд памперсыг хийчихдэг. Солонгос хүүхд хардаг ихчнэр байна. Шууд сав гэх. Хөх маань ингээд айгүй их сүдэ байгаа нь маш сайн гэж байна. Би өгн сүгээс авах гэж бодол авах гэж тийш явчихсан байхгүй.
тэгсэн чинь харин сургалтанд суучлаа. Хаван бууж эхэлж гин. Тэгээд гой байна. Хаван буухаар арай ингээд нэг жоохон юу гэх юм уу. Нүжимэн багсгаар ингээд арай жоохон хөнгөрж байгаа юм шиг. Тэгээд нэг хүн ингээд асуусан байсан. Солонгост ингээд skin to skin гэдэг юм байдгүй юм уу? Ямар сони юм бэ? Хүүхдийн ингээд төрсний дараа аваа явчихна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Хүүхдээ амлуулж ин ч хүүхдтэйгээ ингээд нөгөө арьсаараа хүрэлцэх ёстой гэдэг төрсний дараа гэдэг нэ. Тэгээд энэ улсын соёл ерөөсөө тийм биш. Солонгосчууд болохоор одоо нөгөө нэг хүүхд төрсний дараа ингээд аягүй ингээд хөт орчинд гараад ирж байгаа шүү дээ. Тэнгүүд шууд ингээд нөгөө өөр хүн хүүхдийг ингээд хөдөлгөөд ингээд нөгөө нэг бүвэлээд дулаацуулах ёстой гэж үздэг гинэ. Тэгээд ээжт нь өгөхгүйгээр цаашаа температурыг ингээд нөгөө нэг хэвийн байдалд авчихын тулд ингээд шууд өөр ингээд совлогч аваад ингээд юу ячдаг гинэ. Одоо нөгөө бүвэлчдэг гэх юм уу. Тэгээд тэрнээс гадна нөгөө хүүхдэд одоо нөгөө ээжт нь хүрэлцгээс илүүтэйгээр тэр хүүхдийн нөгөө эрүүл мэнд халдваргүй байдал энэ төр илүү чухал. Тэгэхээр цаашаа авч яваад одоо бүх нөгөө шинжилгээ үзүүлэлтүүдийг авахын тулд ингээд цаашаа аваа явчихдаг. Тэгээ энэ болохоор ингээд ерөөсөө энэ солонгост байгаа хүмүүсийн хувьд бол ингээд бүр яг нэг энгийн яг байдаг зүйл нь яг тэр биед хүрэлцэх нь тийм нэг чухал шүү. Угаасаа ээж тагаа яаж бонд үүсэх вэ гэхэлэр хөхүүлээд тэг ингээд явцдаа ингээд тэр нэг ээжтэйгээ холбогдох холбоос нөгөөсөө үүсчих учраас угаасаа л ээжтэй хүрэх учраас тэрийг ингээд яг төрсний дараагийн секундэд гэж ингэж чухалчилдаггүй юм байна. Тэгээд би одоо өмнө нь нөгөө төрж байгааг болохоор яг ингээ харьцуулах юм байхгүй учраас ингээл анхнаасаа л ийм л байд юм байна гэд ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгээд надад тэр ингээд нэг хүнд санагдахгүй байгаа шалтгаан тэр ах. Хэрэг өмнө нь яг миний хүүхд ингээд надаас гарч ирээд яг миний цээжин дээр ингээд байгаад тэгээд одоо ингээд тгийг бол төрсний дараа бүр ингээд тэг 5 хоног хүүхдээсээ тустаа шилний цаанаас харж мараад тэгсэн бол амар хүнд санагдах байсан баха. Тэрнээс гадна одоо миний нөгөө төрсөн чаа имлэгт болохоор тэр чи одоо ингээд өргүүдлийн маш том төвтэй. Тэгээд тэнд бол ингээд нөгөө үр шилжүүлэн суулгалтаар төрж байгаа тий айгүй их ингээд халамж хэрэгтэй байгаа хүүхдүүд бас их төрдөг бах. Тийм учраас тэд нэр ингээд халдваргүй жуулалт, хамгаалалт тэрэн дээр бүр маш чухалчилдаг. Би анх нөгөө төрөөд 2 хоногийн дараа 2 хоног биш. Тийм бараг төрөөд 60 цагийн дараа ингээд хүүхдээ амлуулах гэдэг ингээд очиход бол яг тэр хөхүүлдэг өрөөнд ороход бол ингээд бүр юу яаж байгаа байхгүй хүүхдтэй хүрэхийн тулд бүр ингээд шууд гар мараа ариутгаал ингээд бүр хамаг юм ариутгаал ингээд айгүй бэлтгэлтэй ингээд орж байгаа байхгүй. Тэгээд тэр имлэгт тийм байсан нэрээ тэгэл хүүхдийг нь цаашаа авч яваал тэгэл ингээл бүр 30-40 хүүхдүүд ингээл нэг өрөөнд ингээл дүнгийн төрсөн хүүхдүүд сувлагч нар хараад хамаг памперс юугийн солиол хөхүүлээл цагаар ингээл тэгжсэн. Тэгтээ солонгост төрсний дараа хүүхдээ хүсэлтэд гаргаад одоо ингээд өрөөлөөгөө одоо нөгөө бусад хүмүүстэй одоо гадуур ингээд уулзуулахгүй зүгээр ингээд хүүхдээ нэг өрөөндөө ингээд авчдаг тийм үйлчлэгтэй имлэгүүд бол байгаа. Манай чаа имлэгт бас тийм хүсэлт гаргаад тэгж болно гэсэн. Тэгтээ миний хувьд болохоор ингээд хүүхд маань яг одоо би нэг амар ингээд оюуталтай ингээд амар ингээд хэцүү ингээд нэг юм тэ ингээд нөгөө химийн гараагүй. Тийм миний гидснийхий 2 хоногийн дараа гарсан. Кесар хийлэхээр ингээд гидсэнд маш их хий бүрэлдэж тийм байлээ. Тэр хийг гаргаж ихний унгалт ингээд явснаас хойш хоол идэж ингэж болно. Тэгээд хий гарахгүй бол ерөөсөө хоол идэхгүй ингээд яваалах хэвээр. Яг хоол идэхгүй. Гэхдээ ер нь бол ингээд жижигэн ингээд шүлнүүд ингээд нэг хөнгөн юм бол идэнэ. Тэгээд би болохоор ингээд нөгөө нэг өөрийгөө ингээд яа гэж ийж хүүхдээ заавал өрөөндөө ингээд тэ нөгөө нэг бас анхных болохоор ингээд яаж халамжлахаа мэдэхгүй штэ. Тэгээд ингээд өрөөндөө ингээд дуудаж авчраад тэгхэн ингээд нэг
шаардлагатай ёстой юм шиг надад санагдаагүй. Яг л угаасаа ингээ хүрээд ирэнгүүт би тэрийг чи халамжилж чадахгүй, хүрч чадахгүй юм чи. Тэг тэрийг ингээ сувлалт ирээл ингээ сурж байгаа байхгүй юу? Одоо бол ингээ бүр амар туршлагатай болсон. Тэгээд дараагийн хүүхд дээр хэрэг ингээд тийм солонгос ингээд яг мэдээж ингээд төрөх юм бол юу яана хүүхдээ өрөөндөө ингээд аваад тий тэгээл ингээд нөгөө халамжлаа сурцсан юм чи ингээд өрөвдөгч хаа. Гэхдээ нэр айгүй олон монгол хүмүүсийн гайхаж байгаа юм яг тэр ах уу ингээд хүүхдтэй хүрэлцэхгүй төрсний дараа ингээд хүрэлцэхгүй гэдэг ч үгсүүгүй гэл. Тэр бол энд бол үнэхээр энгийн зүйл. Гэтэ ингээд нөх хүүхдтэй яг нөх skin to skin bonding гэдэг чинь яг ингээд бүр амар тийм барууны соёл юм биш үү? Эсвэл зүгээр солонгос л газар тийм болов. Би одоо Азийн өөр орны ямар гэдгийг юусэн мэдэхгүй л юм. Монголд бол бид нар чи ингээд жоохон баруунчсан юм чи угаасаа яг хүүхдтэй хүрэх нь амар чухал штэ. Нэр энэ тийш тий. Эдгээр айгүй хими майд тийм л штэ.